Монгол Улсын засгийн газраас баталсан шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай 266 дугаар тогтоолыг Хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Инх амгалан нар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Хурандан Нандин болорт хүлээлгэж өглөө. Тус тогтоолд шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер ахлагчид мэргэжлийн зэргийн нэмэгдлийг цэргийн байгууллагын мөрдөж байгаа хувь хэмжээтэй адилтхан мэргэжлийн 3 дугаар зэрэгт 10%, 2 дугаар зэрэгт 15%, 1-р зэрэгт 20%-аар тус тооцож албан тушаалын үндсэн цалингаас сар бүр бодож олгохоор зохицуулсан байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрлийн санаачлан салбартаа хэрэгжүүлсэн хамгийн чухал нь алба хаагч, хамгийн чухал нь эрүүл мэндийн дурайтай салбарын аян 7 сар үргэлжлэн амжилттай дуслаа. Аяныг яамны харьяа, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7 баг бүхий 75 эмч мэргэжилтнүүд болон харьяа бусад агентлаг байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутаг дахь 13,000 гаруй алба хаагч болон тэдний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэг оншилгоонд хамрууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч бригадын генерал Сүхболт Дархангуул аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцж алба хаагчдтай уулзалт хийлээ. Уулзалтаар цаашид үйл ажиллагаанд хэрэгжүүлэх анхаарах асуудлын талаар чиглэл өгч алба хаагчдад тулгамдж байгаа зарим асуудлыг шийдвэрлэж ажилласан байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх иргэдийг замын хөдөлгөөний зөв дадлалд уриалгах зорилготой дөрмөө мөрдийн нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо. Бид хичээж байна. Таач бас хичээгээрээ урайндор зохион байгуулагдж байгаа тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байгааг нээлтийн үеэр Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга нямгэрэл онцолсон байна. Дотоодын цэргийн болон хил хамгаалах байгууллагад 2025 оны 1-р ээлжээр татагдан ирсэн хугацаа цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. Гадаад эргэн хариутын газрын албан гаргах ажиллагаанд санаатаагаар саад учруулж Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн Шведийн хаант улсын нэр бүхий иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл хуйглан хүргэж хууль хяналтын байгууллагад нь хүлээлгэж өгсөн байна. Тус иргэн нь Монгол улсаас гарч явахаас зайлсхийж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэлийг удаа дараа гаргасан байна. Монгол Улсын засгийн газар, Америк нэгдсэн улсын төрийн департамент хооронд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалахын төслийн хүрээнд кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа сэдэвт бүсчилсэн сургалт боллоо. Сургалтад Өмнө говь, Дунд говь, Дорно говь, Говьсөнбөр аймгийн цагдаагийн газар хэлтсийн мөрдөн шалгах чиг үүрэг бүхий 26 алба хаагч хамраглаа. Монгол Улсын хил хамгаалах байгууллагад бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны хилээр орох гарах шалган нэвтрүүлэх ерөнхий ангиас тусгай хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ 90 хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга бригадын генерал Гамболт Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх хилийн төлөөлөгч Хурандаа Эрдэнэ чимэг нар оролцсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим нотариатын системд зуучлалын модуль нэвтрүүлэх ажлын хүрээнд хойд бүсийн 5 аймгийн нотариатд зориулан нэгдсэн сургалт зохион байгууллаа. Сургалтаар зуучлалын модулийн хэрэглээ, ашиглалтын аргачлал, цаашдын хэрэгжилт хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцжээ. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгуулж байгаа мөрдийн хэвшүүлийн аяны хүрээнд нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар, банкны төлбөр барагдуулах газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр иргэн хуулийн этгээдэд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хууль эрх зүйн мэдээлэл өгснөөс гадна зарим санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Архивын ерөнхий газар олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлтөй хамтран төрийн архивын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймаг нийслэлийн 17 төрийн архив, үндэсний төв архивын сан хөмрөг үүсгэгч байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан хаагчид хамрагдаж гэрчилгээ гардлаа. Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хилийн аюулгүй байдал судлалын төв, хил хамгаалах байгууллага, хилийн цэргийн тэг 131-р ангитай хамтран хил орчмын аялал жуулчлалын болон уул уурхайн бүсэд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах онцлог, асуудал, шийдэл сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Өмнө говь аймгийн Далан задгад хотод зохион байгууллаа. Оролцогчид сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 85 жилийн ог өгтөн
үндэсний бичиг 3 дугаар хөтөлбөрийн хүрээнд хос бичигтэн урандор Алтан хонх тэмцээнийг Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчдын дунд зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулсан байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг 2 жил тутамд хилийн ангиудын ажилтан алба хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг уламжлалтай энэ жилийн хувьд Сүхбаатар, Дорногов аймгийн нутагт байрлах хилийн ангиудад мэдрэл, нүд, дүр соншилгоо, дотрийн үзлэг шинжилгээ хийхээр эмч нарын баг замдаа гарлаа. Нийслэлийн гэмтгэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн урилгаар Америк нэгдсэн улсын Калифорни мужид төвтэй Сенчир глобал байгууллагын мэргэжилтнүүд хүний зан үйлээр аюул занал хийллийг таньж мэдхэн сэдвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын 60 гаруй албан хаагчид хамрагдсан байна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 20 хял идэлүүлэх албанаас хүмүүжигчдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор ухаарлаас мандсан нар уран зураг, эсгийн урлалын үзэсгэлэн гаргалаа. Тус үзэсгэлэнд 200 гаруй хүмүүжигчийн бүтээл ирснээс шилдэг 100 гаруй бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцуулсан байна. Олон улсын архивын өдрийг тохиолдуулан үндэсний төв архивын захирал Сайн жаргал Хонконгийн их сургуулийн архив судлалын мэргэжлийн ангийн 30 гаруй оюутныг хүлээн авч Монголын архивын түүх болон үндэсний төв архивын үйл ажиллагааг танилцууллаа. Оюутнууд архивын баримтын хадгалалт хамгаалалтын орчин нөхцөл, үндэсний төв архивд хүлээн авсан хувийн гаралтай баримтын үзэсгэлэнтэй танилцсан байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын CrossFit 2025 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Тэмцээнд 25 анги байгууллагын 144 тамирчин өрсөлдөж, тэргүүн байрт дотоодын цэргийн 809 дугаар анги, дэд байрт дотоодын цэргийн штабын баг, 3 дугаар байрт цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг тус шалгарлаа.